За өнгөрсөн хугацаанд сүүлийн жилүүдэд бол бас харьцангуй нүүрсний өндөр бид ч бас борлуулалтаа нэмж чадсан. Өөрөөр хэлбэл засгийн газар бас орлого сайтай төсвийн орлого сайн бүрдчихсэн ийм цаг хугацаа байсан. За тэгээд засгийн газар болохоор тэр цаг хугацаа мөнхийн үргэлжлэх юм шиг бас бодоод маш олон одоо мега төслүүд ярьж байгаа тийм ээ, маш олон бүтээн байгуулалт эхлүүлнэ гэж ярьж байгаа. Тэгэхээр хэдүүлээ бас ер нь бол зах зээлийнхаа нөхцөл байдалтай, олон улсынхаа нөхцөл байдалтай бас хүлээлтүүдээ жаахан нийцүүлмээр байгаамаа. Угаасаа л манай улсын эдийн засаг бол энэ гадаад зах зээлээс маш их хамааралтай, түүхийн үдийн үнээс хамааралтай. Тэгээд одоо энэ нүүрсний үн бол одоо бас ингээд нэг унж байгаа ийм цикл дээр ирж байна. Аз болж одоо бас зэсаалт харьцангуй гайгүй байна тий. Тэгэхээр ингээд энэ эдийн засгийнхаа прогнозуудаа бас нэг айгу зөв тооцоолоод тэгээд зарим тэр мега төслүүд энтрээ одоо жишээл хойшлуулдагсан ч юу, магадгүй тэр төсвөө тодтгосон ч юу, тиймэрхүү арга хэмжээнүүд авмаар байна. Тэгэхгүй бол одоо ямар зүйл ажиглагдаад байна вэ гэхэлэр засгийн газар сандраад тэгээд нөгөө үндсэн тогтолцоогоо эвдэх маягийн юмнууд оруулж ирээд байна шүү дээ. Жишээлх юм бол нөгөө валют гадагшаа урсаад байна гингүүтээ одоо нөгөө зөвшөөрлийн хуульд өөрчлөлт оруулнаа гээл тий. Тэгэл одоо энэ биржийн хуулийн дээр бас нэг шинэ нөгөө мега төслүүдээ санхүүжүүлэхийн тулд ахаад нэг офтек гэрээнийхээ нэг юм өөр нөхцөл байдлыг оруулаад ирж явах жишээтэй тийм ээ. Тэгэхээр хэдүүлээ яг нэг асуудлаа бодитоор хараад тэгээд нэг шийдэл түрээд явбал яасан бэ гэсэн санаа. Ягаад вэ гэхэлэр угаасаа л энэ зах зээл чинь дээш доошоо явна. Тэр бол тодорхой. За тэгээд мөнх жаргал захирлаас бас нэг хэдэн тодорхой асуулт асууя. Яг энэ биржээр өндөр үнээр худалдаж авсан нөхдүүд нүүрсээ татахгүй байна гэж сая хэлэх шиг боллоо шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ биржээр нүүрс худалдаж авсан аж ахуй нэгжүүд ямар хугацаанд одоо тэр тээвэрлэлт нь хийгддэг вэ? Одоо нөгөө талбайр нь. Тэгээд тэрнийг тэр хугацааных нь гэп нь хэд байна вэ гэдэг асуудал байна. Тэгээд энэ танаа дээр одоо байгаа энэ урт хугацааны гэрээнүүд 13 цаас өмнө нь байгуулсан байсан гэрээнүүд чинь ер нь одоо танаа борлуулалтын хэдэн хувийг яг одоогоор эзэлж байна вэ гэдэг асуулт. Тэгээд цаашид ер нь энэ 25 оны төлөвлөгөөний одоо талаар танай компани дээр ер нь хийгдсэн прогнозууд байна уу? Ер нь эрсдлүүдээ бас юу гэж харж байна? Тэгээд энэ төсөвт сая суусан үнүүд нь шүү дээ $105 тий 83 сая тонн энэ гэл тэр мөрөнтэй холбоотой ер нь яг танай компани дээр гарч байгаа тооцоонууд юу болж байна гэдэг асуулт. За эхлээд 3 номер тоон сайд дараа нь 1 номер. За засгийн газар одоо их хурлаас байгуулагддаг өгцөн үүргийнхаа хүрээнд бас асуудлуудад хандаад гаргалгаа хайгаад явж байгаа. Тэгээд мэдээж одоо бас гаргалгаан дээр бол энэ офтекийн, концессийн, энэ бартерийн гэдэг энэ юмнууд дээр бид нар бүгдээр ер нь энэ дэлхийд хэрэглэгддэг санхүүгийн арга хэрэгслүүд. Тэгээ энэ дээр бид нар бас дандаа буруу хэрэглээд хулгай дагагдаад янз бүрийн хууль бус зүйлүүд гарч ирээд ингээд энэ зүйлүүдээ ингээд одоо нураагаад яваад байсан байна л да. Тэгээд одоо дахиад энэ зүйлийг ярих гэхээр ярьсан үн шууд одоо буруутдаг иймэрхүү байдал руу яг нэг үлэхэд байгаа. Тэгэхээр гаргалгаан дээр бид нар өнөөдөр валютын нөөцний асуудал нэлээд хүндэрч гисэн. Валютын нөөц одоо цаашдаа эрчимтэй буурах энэ рисктэй валютын ханш алдах ийм рисктэй зүйлүүд байгаа учраас бид нар энэ дээр валютаар худалдаж авч бүтээн байгуулалт хийдэг биш. Өөрсдөд байгаа бүтээгдэхүүнүүдээр одоо тэр зарчим нь бартер, офтек, концесс маягийн энэ одоо асуудлуудыг бас оруулж ирья гэдэг ийм зүйлээр хийж байгаа. Тэгээ бид нар засгийн газар дангаараа толгой мэдэж хийх биш. Энэ асуудлыг засгийн газар нь улсын хурлын одоо бүсчилсэн хөгжлөөс сонгогдсон болон одоо бусад бүх гишүүдийн саналыг аваад эренбэлж хагаад шийдвэрлэх асуудлуудын одоо хамгийн өндөр эрен бүтээгүүдийн засгийн газар батлаад их хурл руу өргөн бариулаад их хурл эцсэн шийдэгдсэн бол гэдэг энэ концепцоор орж ирж байгаа гэдгийг хэлэх. За нэмж тавталах. 1 номер нэмж хариулна. За жаргалан гишүүний асуултанд хариулъя. За манай энэ биржээр арилжаалагдсан одоо нийт одоо компани борлуулалтын одоо 30% нь бол одоо 2024 оны байдлаар бол биржээр арилжаалагдсан одоо борлуулалт байсан. За үүн дээр бол одоо тэр нөгөө том биржээр арилжаалагдсан хамгийн том одоо хэмжээтэй
одоо гэрээ бол 1.6 сая тонн. За хугацааны хувьд бол 2-оос 12 сарын хугацаанд бид нар одоо гэрээндээ тусгадаг. За энд бол нэг асуудал байдаг нь бол чингэлгээр бид нар одоо нүүрсээ тээвэрлэж хөргөж өгөх одоо ийм зохицуулттай. За өмнө дээр бол худалдаа авагч тал өөрөө чингэлгээ бэлдэж өгдөг. Энэ бол манай компани өөрөө бол нэг ширхэг чингэлэг байхгүй. Худалдаа авагч тал чингэлгээ бэлдэж өгдөг. Энэ асуудлаас болоод одоо энэ нөгөө нүүрсний үнийн одоо өсөлт бууралттай уналттай холбоотой чингэлгээ нааш одоо юу гэх шилжүүлэхэ болсон. Тэгэхээр ерөөсөө энд бид нар одоо наанаас нь одоо хэдийгээр хөргөж хөөрхтэй ч гэсэн чингэлэг ирэхгүй бол бид нар ингээд гацаа зогсож байгаа. Ерөөсөө энэ биржийн одоо гэрээний нэг одоо бас хөргөж өгч чадахгүй болох нөхцөл үүсээд байгаа асуудал нь энэ. За мөн компани бол одоо борлуулалт одоо нийтдээ одоо энэ 2025 онд бол бид нар 35 сая тонн үрс одоо борлуулна гэж төлөвлөсөн байгаа. За үүнээс бол одоо эхний удирдлагын байдлаар бол 5.6 сая тонн үрсийг борлуулсан. За биржийн борлуулалт бол одоо үүний бол нэг 20% эзэлж байгаа. За бусад одоо борлуулалт бол бид нар одоо биржийн энэ үйл ажиллагаа одоо бас тодорхой хэмжээр үнийн уналттай холбоотой доголдож зогссон, саатал үүснэнтэй холбоотой бид нар урт хугацаанд гэрээнүүдээ ерөнхийдөө түлхэх буюу түлхүү ачих одоо тийм борлуулалтын одоо стратеги баримталж ажиллаж байгаа. За үүний үр дүнд бас манай юуны экспорт урхаагаас ачих ажилт борлуулалт бас тодорхой хэмжээнд бас сүүлийн одоо хоногудад нэмэгдээд явж байгаа ийм үзэлтэй байгаа. Цаашдаа бол бид энэ биржийн одоо бас одоо энэ ганц мод тал дээр байгаа гацаа энэ арилгах тохиолдолд бид нар бас биржээрээ гэр үнийн индекс гэсэн энэ тохируулгатайгаа явж чадвал бас биржээрээ нэлээд төлөв борлуулчих боломж байгаа гэж харж байгаа. Манай худалдаа авагчдын хүсэл бас одоо яг энэ үнийн тохируулга. Үнийн индекс маань өөрөө магадгүй үн өсөх үед бас компанийг алдагдлаас аврах бас нэг хөшүүрэг болж байгаа гэдгийг бас та бүхэнд хэлэх гэсэн юм аа. Баярлалаа.